За манай channel-ийн нийт үзэгчдийн ихэнх хувь нь Team Dunk-ны эсрэг Dirk гэдэг одоо харьцуултыг үзмээр байна гэсэн. За тэгэхээр би энэ одоо бичлэгээрээ яадаг вэ гэхээр тухайн хоёр тоглогчийг харьцуулж статистик болон зарим нэг одоо шагнал уралдаанаар нь өөрийн бодлоор хэн нь илүү вэ гэдгийг ер нь бол харуулдаг гэсэн үг тийм. За тэгээ бичлэгэндээ орцгоё. За тэгээ шууд статын яриад ч юм бол Team Dunk 19 оноо 10.8 rebound, 3 assist, 1.7 steal, 2.2 block, тэгээ 34 минутыг талбайд унжсан байна. Харин Dirk Nowitzki-ийн хувьд бол 20.7 оноо 7.5 rebound, 2.4 assist, 1.8 steal, 1.8 block, тэгээд 33.8 минутыг талбайд унжсан байна. За тэгээ Team Dunk-ийн статын хувьд арай хамгаалалт төвтлөө хуулийн дээр нь ашигтай стат үзүүлсэн байна гэж хараад Team Dunk-д нэмэх 1 оноог өглөө. За тэгээд дараагийн харьцуултаа шийдэлт байгаа. Тэгээд хүн болгоны мэдих Dirk Nowitzki-ийн нэг хөлний фейд байгаа. За тэрээр 15 наснаас эхэлж одоо нэг хөлнөөс ингэж фейд хийж одоо эхэлсэн. За тэгээд улмаар ер нь NBA маш олон тоглогч нар энэ сигнэчер мууийг маш их ашигладаг байгаа. Жишээ нь биднэрт хамгийн харуулсан нь Kevin Durant гэдэг. Тэгээд за тэгээд Team Dunk-ны зэвсэг бол bank shot байсан. За bank shot нь яадаг гэхээр одоо самбарын дээд буланд одоо ойлгож оруулалтыг хэлж байгаа. Тэгээд Team Dunk-ыг ер нь бол post дээрээ бараг бүх цагийн номерыг тоглож иж хүн бол хүмүүстэй ярьдаг тийм. Тэгээд post up гэдэг нь болохоор ингээд хамгаалагч урдаас нэш одоо нурууныхын ардаас ингэж хамгаалж байгаа. Тэгээд шахаж тоглохыг одоо post up гэж байгаа маа тийм. За харин Dirk болохоор угаасаа бүх цагийн хамгийн сайн 3 шиддэг big man-уудын нэг. Тэг бүр карьертаа 38% 3 шидчихсэн мөлий. Энэ нь бол жирийн guard шиг бараг шидэж ийн гэсэн үг. Яг үүндээ 7 feet өндөртэй хүн шүү дээ тийм. За тэгээд угаасаа яалч шидэлтэн дээр Dirk илүү гэж би яг хөвдөө үзлээ. За тэгээд Dirk-д нэмэх 1 оноо өглөө. За тэгээд 3 нь мэдээж угаасаа хамгаалалт байгаа. За тэгээд Team Dunk нь бол угаасаа Spurs era-гийн хамгийн шилдэг хамгаалагчдын нэг тий. Тэгээ бүр defensive rating нь 98.1 ихтэй байт юм лээ. Тэгээ карьертаа 2.2 блок дунжилсан. Тэгээд Dirk Nowitzki-ийн хувьд бол карьертаа нэг ч удаа defensive team-д орж үзээгүй. Тий. За тэгээд яалтчгүй угаасаа хамгаалтан дээр Team Dunk-д юу ч ярих вэ? Тэгээд Team Dunk-д нэмэх 1 оноог нь өглөө. За дөрөвт мэдээж тэгээ шагнал уралдаанууд байна. Тэгээд миний хувьд одоо Dirk Nowitzki-ийн авраг бараг хамгийн үнцэнтэй авраг гэж би боддог. Тэгээ бүх авраг үнцэнтэй ч гэсэн Dirk-ийн яагаад ч бүр тийм илүү үнцэнтэй санагддаг. Тийм. Тэгээ Dirk-ийн бодлохоор NBA-ийн авраг, финалийн MVP, NBA-ийн MVP, 14 удаагийн All-Star, 4 удаагийн All-NBA-гийн эхний баг, тэгээ 5 удаагийн All-NBA-гийн 2 дугаар баг, 3 удаагийн All-NBA-гийн 3 дугаарыг болж ижээ. За тэгээд 50 жир клубын тэгээ 3 шидэлтийн тэмцээний авраг, тэгээд NBA-ийн топ 75 тоглогчийн нэг, тэгээд Dallas Mavericks 41 дугаартай өмсгөлөө одоо мөнхөлж исэн тийм. За тэгээ Team Dunk бол 5 удаагийн NBA-ийн авраг, 3 удаагийн финалийн MVP, 2 удаагийн MVP болж ижээ. 15 удаагийн NBA-ийн All-Star, All-Star Game-ийн MVP, 10 удаагийн All-NBA-гийн First Team, 3 удаагийн All-NBA-гийн Second Team, 2 удаагийн All-NBA-гийн 3 дугаар болж ижээ. Тэгээ 8 удаагийн All-NBA-гийн хамгаалтын 1-р баг, 7 удаагийн хамгаалтын 2-р багт болж ижээ. Тэгээ Rookie of the Year болж исэн. Тэгээ бүх rookie-гийн 1-р баг тэгээ San Antonio Spurs багт 21 дугаартай жерсигээ мөнхөлж ижээ. За манай хоёр бол угаасаа адилхан барилгын хоёр тоглогч. Тэгээ хүмүүс хүртэл одоо энэ хоёрыг хин номер 1 PFB бүх цаг үе ингээд одоо дебейтэлдэг. Тэгээд миний хувьд бол Team Dunk арай илүү гэж бодлоо. Яг тэгвэл одоо leadership байдал те авраг одоо зарим нэгэн шагнал уралдаанууд тэгээд хамгаалалт товтлогоо одоо бүхий байдлаар ер нь Nowitzki ус жоох илүү санагдлаа. Тийм учраас ер нь бол энэ удаагийн дугаарын ялагчаар Team Dunk нь байлаа. За тэгээд та нарыг юу гэж бодож байна? Аль нь илүү гэж бодож байна? Тэгээд доор комент бичээрэй. Тэгээд энэ удаагийн дугаараа ингээд одоо дуусгая. Баярлалаа.